Энэ яг 68 таа. Сайн ажиллаж байгаа баг гоё. Одоо ийм байдлаар нэм. Ард ирж хайруулсан юм хэлсэн. Ингээд дараагийн үлдэн шүү дээ тий. Энэ дээр шууд миний зураг бүгтэйгаа бүх юм ингээд бүрснэ хадгалах гэж байна. Амиртай шүү гэдэг тэмдэглээ заа. За хот хоорондын зам тээврийн осол гэмтэл нэлээдгүй гардаг. Ялангуяа одоо уран дулааны цаг болоод аялал жуулчлал амралтын юм хугацаа болохоор бол нэлээдгүй нэмэгддэг. За бид нар одоо хар цэг гэж нэрлэдэг хэд хэдэн одоо эрсдэлтэй цэгүүд байгаа. Улаанбаатараас Дархны чиглэлийн олон улсын А0401 гэсэн энэ зам дээр бол одоо тийм цэгүүд бас байдаг. Дарханчууд хэдий мэддэг боловч зөвхөн дарханчууд гэхгүй Дархан хотыг зорин ирж байгаа дайран өнгөрж байгаа зорчигчид жолооч нарт бас энэ анхаарал болгоомжийг нэмэгдүүлэх за мөн одоо эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх хэд хөрөнгө амь насыг нь авраг хамгаалахад зориулагдж байгаа юм. Аймгийн гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл бол цагдаагийн газар замын цагдаагийн тасагтайгаа хамтраад богино дунд урт хугацааны одоо осол гэмтлийг зөрчлийг бууруулах ийм төлөвлөлтүүд хийгсэн 2025 онд. За энэ дагуугаа бол ганц энэ бол Дархан уул аймгийн ажил биш байна гэж үзээд Төвийн бүсийн одоо босоо тэнхлэх зам дагуу байрлаж байгаа Төв аймаг, Сэлэнг аймаг, Дархан уул аймаг 3 бол зөвлөлүүд нь хамтарч ажиллах ийм санамж жижигт гар хэвсэг зурсан. За энэ дагуугаа нэлээдгүй ажил хийгдэж байгаагийн нэг нь энэ. За тэгэхээр зөвлөлөөс бол 15.4 одоо сая төгрөгийг шийдвэрлээд 4 төрлийн 10 одоо 4 багж хэрэгслийг сая гардуулж өглөө. Тэгээд за одоо яг энэ ард харагдаж байгаа энэ хурд хэмжигч болвол 3 оронтой байдлаар хэмжин. Урд нь бол 2 оронтойгоор хэмждэг байсан, 3 оронтой хэмжин. Тэгэхээр нөгөө хэтрэлт байх юм бол буцаад нөгөө баг тооргоор шилждэг тэр олонлог байхгүй гэсэн үг. За энэ дээр бол камерууд байрлуулж байгаа. За эдгээр камерууд бол одоо нэгдсэн сүлжээ рүүгээ, нэгдсэн төв рүүгээ холбогдно. За инхээр нөгөө гар дээрээс нөгөө хэмжилтүүд хийх, торгуул ногдуулах, мэдээллийн санд бүртгэлтэй болох гэх мэтчлэнгээр нөгөө дараагийн шатны ажлууд үргэлжлээд хийгдэж байгаа гэдгийг бас жолооч нартаа, зорчигч нартаа анхааруулъя. За эргэж жолооч таамаг гэрээ. Орон толооны цаг болж одоо орон нутгийг зорьсон замын хөдөлгөөний ачаал нэлээдгүй нэмэгддэг. Тэгэхээр орон нутгийн замдлууд нийтлэг гаргаж байгаа зөвшөөрөл ерөөсө хурд гэтрүүлэх зөрчил байгаа мөн хурднаас шалтгаалсан зам тээврийн осол хэрэг байдаг. Гэмтрийн усан сэргийлэх салбар зөвлөл маань бол нэгдүгээр төлөв энэ хурднаас шалтгаалсан осол хэргийг бууруулах чиглэлд энэ электрон самбар, хяналтын камер, тууцан мегалик, мэдээлэх анхааруулах тэмдгүүдийг ингээд одоо шийдэж өгсөн. За мөн алба агчдын одоо ажиллах нөхцөл болцоог ингээд хангах үүднээс л одоо ингээд шалгах төхөөрөмж, станц энтрүүдийг л одоо ингээд алба агчдад гардуулж өгж ажиллаж байна. Энэ маань л одоо бид нар ажил үргээ гүйцэтгэхэд л нэм чухал хэрэгтэй багаж хэрэгслүүд байгаа. За эргэж жолооч нартаа ингээд анхааруулахад орон нутгийн замд таа өгöd зорчихдоо замын хөдөлгөөний дүрм заасан хурдыг тохируулж яваач. Ер нь хурднаас шалтгаалсан осол маань бол хүнд хэлбэрээ ослууд болдог хүний амнаас ирсэн. Тэгэхээр энэ дээр л одоо жолооч болгон сон сэрэмжтэй байж дүрмээ биелүүлэх л шаардлага байна гэж цагдаагийн байгууллагаас л юм гэдэг зөвлөж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дархан сумын 7 дугаар багт Share to Share хуваалцын арга хэмжээ зохион байгуулагдлаа. Тус аяны хүрээнд багийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, хариуцлагатай, бүтээлч гэр бүлүүдэд нойтон салфетыг хандивлаж, их үрсийн баярыг тохиолдуулан Дархан сумын 7 дугаар багийн 50 хүүхдэд баярын бэлэг гардуул өглөө. За нийгмийн хариуцлагын хүрээнд одоо бас Дархан уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа. За Hagen Mag одоо кофе шоп, за Step спортын дэлгүүр, vintage дэлгүүрүүд гэдэг ингээд үйл ажиллагаа явуулж байгаа, бизнес эрхэлж байгаа залуучуудтайгаа бас нийлээд нийгмийн хариуцлагын хүрээнд 7 дугаар агийнхаа одоо зарим өрхүүдийн хүүхдүүдэд за сурлага хөдөлмөрөөр бас одоо банлайлж байгаа. За ижээ авах хүүгэнд сайн орж байгаа, ус төлөөгээ сайн авж байгаа, эмээ өвдөд тусалж байгаа, ах эгч нартай тусалж байгаа энэ одоо мундаг хүүхдүүдийн төлөөлөлд бас ингэж хүүхдийн эрхийг хамгаалах өдөр зориулж бэлэг гардуулах үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр бол хүүхэд болгоны хувьд одоо аз жаргалтай болон хүсэн хүлээдэг. За мэдээж одоо бас хүүхдийн баярыг бэлэггүйгээр төсөөлдөг учраас энэ байдлаар бас одоо нийгмийн хариуцлагын хүрээнд дээрх байгууллагуудтай бас хамтдаа одоо Share to Share буюу байгаагаа хуваалцъя гэдэг энэ арга хэмжээг бол зохион байгуулалт явж байгаа гэсэн.
Тэгээд бас бидний үйл ажиллагааг share to share гэдэг арга хэмжээг дэмжиж, за 7 дугаар ангийн хүүхдүүдийг маань бас дэмжиж, бэлгэний тусалцаа болон за бусад одоо материалын тусалцаа үзүүлсэн шинэ хорооллын Hagenmark Coffee Shop-ийн хамт олондоо, за мөн Step одоо спортын дэлгүүрийн барааны дэлгүүрийн хамт олондоо, за Vintage дэлгүүрийн хамт олондоос шин сэтгэлээсээ талархаж байгаа хэлье гэж хэлмээр байна. Дархан сумын 7 дугаар огийн айл өрхүүдтэй ингээд share to share гэдэг аяныг манай Hagenmark Coffee Shop, Step гэдэг гутлын дэлгүүр, Vintage гэдэг бас бэлэн усны дэлгүүр байгаа. Дархан шинээр үйл ажиллагаа эрхэлж байгаа. Эдгээрийн зүгээс ингээд бяцхан сэтгэлийн дэм болгож бэлэг үлдээд тэгээд айл өрхүүд болон хүүхдүүдэд нь бэлэг бэлдээд өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон юм ба. Эх орны ирээдүй болсон хүүхэд багчуудыг баярлуулах Дархан сумын 3 дугаар багийн олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын арга хэмжээ боллоо. Арга хэмжээг 3 дугаар багийн захиргаа болон аймаг сумын иргэдийн хурлын төлөөлөгчид хамтран зохион байгууллаа. Баярын арга хэмжээнд 500 гаруй хүүхэд багчууд оролцож, авьяаслаг хүүхдүүд урлагийн номер үзүүлж, энэ хичээлийн жилд олон амжилт гаргасан сурагчдыг урамшуулж бэлэг гартууллаа. Манай Монголын ирээдүй болсон хүүхэд багчуудаа, эцэг эхчүүдтэй их хүрсэн баярын мэндийг хүргье. За 3 дугаар багийнх нь захиргаа болон ах эгч нар нь одоо та нарынхаа хүүхдүүдэд баярлуулахаар жил болгон уламжлал болгон бид нар энэ хүүхдийн баяраа энэ талбайдаа хийдэг. Тэгээд хүүхдүүдэд баярлуулахаа хичээсэн шүү. Та нар минь сайхан баярлаараа хүүхдүүдэд заа юу. Дуудаараа, бүжиглээрээ бас бэлгээ аваараа. Тэгээд бас энэ халуунд бас зайрамгаа та нартаа гардуулнаа. Баярлалаа хүүхдүүдэд. Дархан сумын 3 дугаар ангийн хүүхдийн баяр болж байна. За энэ үйл ажиллагаагаа 2 үе шаттайгаар өнөөдөр зохион байгуулж байна. 4 дугаар сургуулийнхаа авьяаслаг хүүхдүүдийн урлагийн номерыг үзэж байна. За тэгээд гаднаасаас хөөрхөн хөтлөгч маань гоё дуудуулаад өгчнө. За тэгээд аймаг сумын төлөөлөгч нар маань ирээд гоё мэдчилгээ төвшүүлээд энэ хүүхдийн баярын үйл ажиллагаагаа багийн захиргаа болон аймаг сумын төлөөлөгч нартайгаа хамтраад хизээж мартагдахааргүй бас нэгэн сайхан хүүхдийн баярын бий болгохын төлөө маш их хичээж байна. За мөн 3 дугаар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд маань манай хүүхдийн баярыг дэмжиж бэлэг өгсөн. Тэгээ нэг сайхан үг байдаг шүү дээ, нөгөө авах нь өгөхөөсөө илүү ерөөлтэй гэдэг шиг. Тэгээд аж ахуйн нэгжүүдтэй маш их баярлалаа. Та бүхэндээ ажил болсонд амжилт хүсье. Намайг Нэмдэж өгөхтэй Лавгдорж гэдэг 4-р сургуулийн 12-р анги суралцдаг хүүхэд байна. Би сая 15 дугаар сургуулиас зохион байгуулсан New Image гэдэг загварын тэмцээнд шилдэг эрхтэй модель авсан. Өмнө жил нь өсөх ирээдүйтэй модель авч ирсэн. Тэгээд Дархан тааст аймгийн физикийн олимпиадад нэг тэргуун байр авсан. Тэгээд сургуулаасаа дандаа байрнууд авч ирсэн. Тэгээд одоо ингээд 3 дугаар багаас амжилт гаргасан бүх хүүхдүүдтэй ингээд милаагаад, шагнаад ингээд бэлэг өгж байгаа нь амар баяртай байна. Таалагдж байна. Би болохоор Дархан аймгийн Дархан сумын 4 дугаар сургуулийн 9-р ангид суралцдаг. Тэгээ энэ жилийн ер нь сурж авах хугацаанд бол ер нь өөрийнхөө хувьд бол их амжилтыг гаргасан гэж бодож байгаа. Тэгээ хамгийн том амжилт нь болохоор сая дурдгдсан шиг улсын аваргын мөнгөн медаль, жудо бөхөр авсан байгаа. Тэгээд ер нь бол тийм шатар матар ер нь математик, физикийн олимпиадуудыг хордог. Тэгээд энэ жил болохоор 1450 50 хүүхдээс болохоор 4-р байранд бас шалгарсан байгаа физик олимпиадаар. Тэгээд бас Монгол хэл үндэсний бичиг олимпиадаас орсон. Нийгмийн хөмөргийн амжилтууд ер нь энэ жилдээ ер нь томоохон гэж бодож байгаа. Энэ арга хэмжээг ер нь нодлон урьдчилан бас харсан талаа. Энэ жил хийгдсэн болохоор ер нь урьдчилан 2 жилээсээ илүү гоё болсон гэж бодож байгаа. Тэгээд энэ арга хэмжээг зохиосон ах эгч нартаа ер нь баярлалаа гэж хэлье. Ханаа намайг Нандинцэг гэдэг. За тэгээд би Дархан аймгийн 4-р сургууль 9-р ангид суралцдаг байгаа. За тэгээд миний хувьд болохоор ерөнхийдөө Дархан аймгийн хүүхдийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, сонгуульт гишүүн гэж явагддаг байгаа. За тэгээд ер нь хүүхдийн зөвлөлөөрөө дамжуулаад маш олон тэмцээн, маш олон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг байгаа. За 2026 оны 1 сарын 9-өөс ахуулаад ерөнхийдөө жил болгон зохион байгуулагддаг Call for You гэдэг англи хэлний эрчимжүүлсэн тэм төсөл байдаг. За тэрхүү Call for You хөтөлбөрт ерөнхийдөө аймаг улсын олон одоо 500-аад гаруй хүүхдүүдээс сонгогдоод ингээд шилдэг 20 хүүхдийн ингээд нэг болоод оролцож чадсан байгаа. За мөн цаашлаад бас олон одоо төслийн хүрээнд үе тэнгийн маллал гээд Дархан аймгийн хүүхдийн зөвлөлөөс зохион байгуулагддаг
явдаг бүх арга хэмжээнд ингээд арын албан болон зохион байгуулагчийн ажлын хэсэгт ингээд оролцож явдаг байгаа. За тэгээ мөн цаашлаад сургууль болон аймгийн хэмжээний олимпиадууд, ангийн олимпиадууд гэдэг зүйлүүд дээр бас оролцоод явдаг байгаа. Мөн өнөөдрийн энэхүү арга хэмжээг зохион байгуулсан 3 дугаар багийн одоо хаагч болон одоо бүх хариуцж байгаа хүмүүстээ маш их талархлаа илэрхийлье гэж хэлж байна. Мөн жил бүрийн ингээ хүүхдийн баярыг тохиолдуулаад иймэрхүү арга хэмжээ зохион байгуулагдсан өстой таалагддаг шүү гэж хэлмээр байна. Ирээдүйн эзэд болсон хүүхэд багчуудаа олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэж сурлах хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Хүнхий үзүүр компани хүний эрүүл мэндэд тустай эко дөрвөн илэрлийн модон байшин түлхүүр гартуулахаар захиалга авч байна. Рек доторлогоодоо болон гоёлын хавтан гадна сайдингтэй сууц метр квадрат нь 900-аас 950 мянган төгрөг төлбөрөө 3 хувааж авах бөгөөд захиалга өгч гэрээ хийгдэхэд урьдчилгаа 10 сая, байшин баригдаж эхлэхэд 70%, баригдаж дуусахад үлдэгдэл төлбөр авна. Байшин таны хүссэн хэмжээ загвараар зураг дизайныг гаргаж 10-аас 15 хоногийн дотор чанартай хийж гүйцэтгэнэ. Цэвэр модон халкар байшин барьдаг. Одоо 3 дахь 4 дахь жилдээ барьж байна. Мод учраас их дулаахан байшин байгаамаа. Тэгээд одоо дотор талын нь бол одоо эрдэс хөвөн болон шилэн хөвөнгөөр дулаалаад тэгээд ирээкээр хулсан автангаар доторлож болно. Гадна талын нь бол сайдингийнхаа дотор талаар бол чиг тусгаарлагч зөөлөвч юм. Тэгээ ийм дулаахан байшин халаалтыг бол одоо пишин ханан пишингээр шийдэж болно. Шалны халаалт болон одоо пар тавьж энэ зүйлээр шийдэж ингэж барьдаг байгаа манай. Хүмүүсийн хүссэн хэмжээ загвар бүгдийг манайх гаргана. Тэр тухайн байшин бариулах хүмүүстэйг айлуудтай бол одоо яг ямар хэлбэрээр ямар байшин бариулах вэ, хэдэн квадрат метр бариулах вэ гэдгийг бүгдийг манайх өөрсдөө зохицуулж гаргаж барьдаг байгаа. Үнэн одоогоор бол 1 метр квадрат нь 900-аас 950 мянгад багтаж явж байгаа. Одоо модон материалынхаа орц хийц юунаас хамаарат үнэ хэлбэлзэл дэш доош байгаа. Давуу тал гэвэл одоо модон материал палкаар барьсан байшин бол одоо энэ ханд нь одоо тавилга юм тогтоохт бол хамгийн хялбар амархан байдаг. Одоо гипс болоод тэрийг бодох юм байна. Тэгээд өнөө зөвхт бол одоо энэ ирэк болон модоор доторлсон байшин бол одоо эко гэж яригддаг тийм одоо амьсгалагчид дуртай тийм дулааныг маш сайн барьдаг ийм л тал байгаа маа онцлог тал нь бол энэ байшин одоо 7-8 харьцаатай байшин 7-8 56 метр квадрат байшин энэ нэг 58 сая төгрөгийн хэмжээнд босч байна энэ байшин. Ер нь бол нэг одоо 50-аас 60 метр квадрат байшин бол нэг 62-3 сая төгрөгөнд л босд юм. Таатал нь. Энэ айл маань гадна талдаа болох төр одоо 4-3 харьцаатай үүдний дампар тэгээд террас 2-4 харьцаатай тийм террасыг бариулсан байгаа. Одоо хүлээлгэж төлхөр гардуулах бэлэн болж байна. Ер нь нэг 50-аас 60 метр квадрат байшин бол манай компани 15 хоногийн дотор бол төлхөр гардуулах юм юутаагаар барьж үүсгдэг. Чанарын өндөр түвшинд. Та бүхний харж байгаа энэхүү байшинг 14 хоногийн дотор барьж төлхүүр гардуулахад бэлэн болсон бөгөөд захиалагчийн зүгээс хурдан шуурхай чанартай байж гүйцэтгэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа хэлж байна. Энэ компаниар өмнө барилга барьжсэн аавж байна. Тэгээд айгүй сэтгэл хангалуун 100% байгаа. Тэгээд дахиж өөрсдийнхээ гэрээ бариулах болсон. Байшингийн хувьд сэтгэл хангалуун байна. Хугацааны хувьд бол санснаг бодвол гайгүй. Тэгээд хийж байгаа гүйцэтгэл нь сайн байсан. Төлбөрийн нөхцөлийн хувьд бол хүндрэлтэй байгаагүй 3% одоо хувааж өгчсэн болохоор боломжийн гайгүй байсан. Хүнхий үзүүр компанийн байшин нь хүний эрүүл мэндэд тустай эко гэдгээр онцлогтой бөгөөд байшингаа барихдаа дараах материалуудыг ашигладаг байна. Тэр ханаа өрөөд завсарлахтаар хөөсөр наагаад тэгээ балкны хадаас хатаад тэгээ гадна талын дулаалга болохдоор энэ чиг тусгаарлагч зөөлөвч шинэ. Энэ зөөлөвч рүү тэгээ энэ сайтыг төмөр сайтыг дотор дулаалгахтаа төмөр сайтыг гадна талдаа дотор талын дулаалга нь болохдоор энэ эко шилэн өн тэгээд энэ гадар чиг тусгаарлагч зөөлөвч энэ болохдоор чиг нүнээс бүгдгээс нь хамгаална. Дулаалгын тэгээ энэ дээр ирээк юм хулсан автангаар дотор талаад доторлно гэсэн үг. Дотор доторлогын эко өн бол
хүмүүс сонголтоор Палкан байшин нь метр квадратаас шалтгаалж 10-аас 15 хоногийн дотор баригдаж дуусна. Үүнд 2 өрөө гаргаж таны хүсэлтээр өрөөний зохион байгуулалтыг хийнэ. Дотор засал, дулаалга, вакуум цонх, дээвэр хаалга, паркетын шал өнгөний сонголтоор ханын пишинг барьж өгнө, эсвэл шалны халаалт нэмэлтээр хийлгэж болно. Та 21 аймгийн хаанч өөрийн эзэмшил газар дээрээ дөрвөн улирлын байшингаа захиалаад 10-аас 15 хоногийн дотор түлхүүрээ хүлээн аваарай. Метр квадратын үн 900-аас 950 мянган төгрөг, захиалга өгөх утас 88 96 44 38.